боломжгүй. За энэ удаа та бүхэндээ Эдү Каунсилын төвтэй хамтран ажилладаг Японы хэлний сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор Японоос ирсэн элэг тавьсан ажилтнуудтай уулзч одоо мэдээлэл хүргэнэ. За энэ удаад ISA Японы хэлний сургуулийн гадаад оюутны виз тавьсан ажилтан эцэг маань оролцож байна. За бүгд ирсэн баярлалаа. За ISA сургуультай Эдү Каунсилын хэлний маань 2002 оноос хойш одоо хүртэл хамтран ажиллаж байгаа. За 1977 оноос хойш одоо хүртэл үйл ажиллагаа хийж байгаа. Туршлагатай нэр хүндтэй өндөр сургуулиудын одоо нэг юм аа. Ажлын маань гол зорилго нь Япон улсад тэр тундаа ихээс боловсрол хүсэлтэй байгаа олон залуучуудад мэдээлэл хүргэх юм. Тэгэхээр одоо арын сургууль мэдээлэл өгнө. За сайн байна уу? ISA сургуулийн эсрэг виз ажилтан нэгдсэн байна. За тэгээд манай сургууль ISA Group сургууль гэж явдаг. ISA Group сургуулийн хэлний сургууль, University College, их сургууль гэсэн системийн үйлчлэг явуулдаг. Тэгээд 1977 оноос хойш эцсийн зургийн турш үйлчлэг явуулж байгаа. Урт хугацаанд үйлчлэг явуулж байгаа сургууль байгаа. Тэгээд сургуулийн маань онцлог гэх юм бол Европ илүү өсөлтөд гэдэг нь стандартай. Тэгээд нийт 110 сая эсвэл том хэмжээний сургууль байна. ISA Японы сургууль маань нэг жил дууд ажиллаж байна. Эдгээр сард эсвэл баг сард сурч хугацааны нэг жил 4 удаагийн эсрэг авдаг. 4 сар, 10 сар, 7 сар, 1-р сар гэсэн 4 удаагийн эсрэг авдаг. Хамгийн уртсан сурах эсрэгтэй 4 сар эсрэгтэй 2 жилийн хугацаанд болсон. Түүний дараа 3 сар эсрэг жил 9 сар хугацаанд болсон. 10 сар эсрэг жил 6 сар хамгийн богино хугацаанд сурах боломжтой эсрэг маань 1 сар эсрэг жил 6 сар хугацаанд. ISA сургууль одоо нийтдээ хэдэн оюутантай байна? Монгол оюутан хэд байна? За нийт салбаруудад 8000 гаруй оюутан суралцж байгаас Монгол оюутан 100 гаруй оюутан суралцж байгаа. Хэлний сургуулийн төгсөөд ямар хэлний сургуулийн төгссөнөөс хойш их сургууль тавьсан суралцах, University College-д орох, мөн Япон улсад ажиллаж амьдрах, ажлын виз авах ажиллаж амьдрах боломжтой байна. Тэгэхээр одоо жишээлбэл 2021 оны 4 сард ISA Японы сургуулийн 2 жил хугацаатай хэлний сургууль сурч төрсөн хүндлээ саяын боломж байх гэсэн үг шүү дээ. За тэгэхээр төгсөж байгаа оюутнуудаа эдгээр боломжуудыг тусгах ивент болдог. Төгсөж байгаа оюутнуудаа зориулаад эрсэн суралцах оюутны тухайн оюутны зорилгыг харуулад эрсэн суралцах экспо болон ажил танилцуулах, ажил зурчлах экспо зохион байгуулдаг. Энэ экспо бол зөвхөн ISA суралцж байгаа оюутнууд зориулсан экспо зохион байгуулдаг гэдгээрээ байна. Гадаад оюутнууд цагийн ажил хийх хэрэгтэй. Тэгээд цагийн ажил хийх хэрэгтэй нийт 28 цаг болоо 28 цаг ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээд сургуулиас мөн цагийн ажлыг танилцуулга зурчлах боломжтой байдаг. ISA Японы сургууль тэтгэлэг, урамшуулалт, хөнгөлөлт мэдээж суралцж байгаа хугацаанд бол тухайн оюутны эрс зүүн идэвхтэйс шалтгаалаад тэтгэлгүүд болох байгаа. Тэтгэлгүүд нь эрс эрсийн тэтгэлэг, захиаллын нэгж тэтгэлэг хэлсэн. Эрсэн суралцсанаас хойш 6 сараас хойш тэтгэлгийг авах боломжтой. нэртэй. Тэгээд ахлын хугацаанд нэг жил тэтгэлэг авах боломжтой. Тэгэхээр ISA Японы сургууль маань ингээд одоо эсрэг тавьсан Монгол оюутан тавьсан Монгол ажил. Яг Монгол ажилтнтай байх нь аа. Мэдээж даваа талуудтай л яг Монголоос дөнгөж ирсэн оюутнуудтай бол Япон улсад ирэх дөрөвтэй бүртгэх нэг угаах баг нэг том ихэд заш хийх шаардлагатай зүйлсүүд Монгол ажилтнууд дэмж орчуулга хийх нэг зүйлс би
Хаяаны байдлаас их сургууль төгссөн хүмүүсийг эзүүлж авдаг. Тэгээд их сургууль төгсөөд манай сургууль хаяаны байдлаас нэг жилийн хугацаанд суралцсан байгаас хятад улсад байнгын туршилтын виз болон ажлын виз авч хугацаанд ажиллаж болцол зайлшгүй. Тэрнээс гадна нэгшин сургалтын хоёрын хөтөлбөр гэдэг цаашаа эксперт бол магистр чиглэлээр бас нэг зөвлөлтөд үзүүлдэг баг ажилладаг. Одоо гадаад байдлаар гадаад байдлын бизнес шалгалт нэг чиглэл үзүүлэлттэй жагтыг өгшаалдаг. Тэр шалгалтыг бас бэлддэг гэдэг. Тэгээд сая сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн хэсэгтээ баярлалаа. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл Edu Council-ийн Баярлалаа.